За тэгэхээр хуулийн шинжилгээний хариуцлагын асуудлаар бид улсын хурлын гишүүн Батэрдэн дээр ярилцахаар студидд урьсан. За тэгэхээр улсын тусгай хамгаалалтын хуулийн одоо шинжилгээний хариуцлага одоо 32 жилийн дараа анх удаа хэрэгжиж байна. Яг үндсэн концепцийг юуг тусаж өгсөн бэ? Энэ соёлоо яриага эхэллээ. Тусгай хамгаалалт газрын нутгийн тухай хууль 1994 онд анх одоо батлагдчихсан бол 32 жилийн дараа анх удаа шинжилгээний хариуцлага хийж байгаа. Тэгэхээр өнгөрсөн 32 жилийн хугацаанд өнөөгийн өвчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль маань бол өөрийнхөө гүйцэтгэх үүргийг маш сайн гүйцэтгсэн байна гэсэн үг. Үндсэн концепцээр бол бид нэр өнөөгийн өвчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дээр гарч байгаа сул тал болон үүсэн шинэ харилцааны асуудлыг шийдвэрлэхээр үзэж байгаа. Тухайлх юм бол Богдхан уулын Дархан цаасд газрын суурьшлын бүс буюу Улаанбаатар хотын хаяад хилэн оршиж байгаа хангал дүрэгт байгаа Баянзүрх дүрэгт байгаа эсрэг гэсэн үг. Нэг. Нөгөөх нь бол тусгай хамгаалалт газрын нутагт одоо тухайн орон нутагт амьдарч байгаа иргэд маань өөрсдөө одоо өв уламжилж ирсэн харилцаанд таслагдахад хүрсэн. Тийм учраас бид нар энэ иргэдэд одоо нээлттэй байлгахын харилцааг болоод тусгай хамгаалалт газрын нутгийн тухай хуулиар шийдэж байна. Мэдээж байгаль хамгаалал гэдэг бол орлого хэрэгтэй. Олгожуулахын тулд бид нар аялал жуулчлалын салбарыг орлогжуулах хэлбэрээр аялал жуулчлалыг зөвшөөрөх хэлбэрээр тусгай хамгаалалт газрын нутгийн байгаль хамгааллыг зашиг оруулж ирж байгаа. Дөрөвдүгürt бол хамгаалалтын захиргааг бид нар бүр хэрэгтэй болгож өгч байгаа. Үүн дотор бол байгаль хамгаалагч асуудал, хэрэгцээ байдалтай холбоотой асуудлууд мөн хөндөгдөж байгаа. За дээрэс нь бол тухайн одоо их санхүүжилтийн их усртэй болгож тухайн санхүүжилтийн их усраас тусгай хамгаалалтын захиргаа эргээд мөнгө дахин хуваарлтын асуудлыг шийдэж байна. За мөн одоо олон улсын хүлэмжийн зах зээл буюу улсын хурлд урамсгалын өөрчлөлтийн хууль өргөн баригдсантай холбогдуулаад нөөц төрчин зах зээлээс орж ирэх карбон кредиттэй холбоотой харилцааг бид нар энэ тухайн хэлбэрээр шийдэж өгч байгаа. Газрын тухай хуультай холбогдох харилцаагаар буюу үлжээ аварж яаны газар гэдгээр олгохоор хугацаагүйгээр олгохоор оруулж өгсөн. Тухайн малчин иргэд маань тухайн газар орон нутагт амьдарч ирсэн иргэд маань бол өөрийнхөө тухайн газар орон нутагт тусгай хамгаалалт газар нутаг хамгаалтанд авахаас өмнө амьдарч ирсэн гэдгээ одоо бас лавлгаа авч батлах хэвээр. Нөгөө талдаа бид нар хугацаагүй олгоод дээрэс нь өвлүүлэх зарчим барьж байгаа. Өөрөөр хэлбэл одоо таны хүү та өөрөө тусгай хамгаалалт газар нутагт амьдарч байгаа бол та өөрөө гэр бүлийн аль нэгэн гишүүнд өвлүүлэх харилцааг бид нар шийдэж өгч байгаа. Шилжүүлэх болон барьцаалах мөн одоо зориултын бусаар ашиглах харилцааг бол хааж өгч байгаа. Тусгай хамгаалалт газрын нутагт ер нь бол аялал жуулчлалын судалгаа шинжилгээний өвлжээ аварж яаны дэд бүтцэн гэсэн дөрвөн зориултаар бид нар газар олголтыг хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд ингээд нийт нутгийнхаа 20.8% нь улсын тусгай хамгаалалтанд автсан байна гэдэг. Зорилт бол 30 хүнхэд 30% хүргэнэ гэдэг. Зүгээр автоматар ингээд өсөх бодлого барьж байгаа юм уу? Одоо ямар зохицуултыг хийх вэ? 30% хүрснээр юу өөрчлөгдөв? Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ бол 20.8 буюу бараг 21%. За бид нар 25% буюу одоо 4 орчим хувийг нэмэхэд бидэрт 14.5 сая га талбай хэрэгтэй байгаа. Бид нар олон улсын гэрээ конвенцээр хүлээсэн үүргийн дагуу бол 30% гэдэгт бол хүрэх ёстой. Зарим одоо улсын тусгай хамгаалалтын захиргааны дарга хийж байгаа хүмүүс бол байгаль хамгаалагчныг ярьж байгаа зүйл нь яг энэ шинжилгээний хариуцлагыг хийснээр олон улсын жишгтээ яг одоо хөл нийлүүлж алах боломж хүрднэ. Хамгаалалт яг тэгж сайжна гэсэн. Олон улсын мөрж байгаа баримтлал юу юм тийшээ одоо жишгтээ нийцсэн гэхээр яг юуг одоо өөрчилж чадж байна гэсэн үг. Жишээлх юм бол 10 сараас ахуулаад ЮНЕСКОгийн хүн башийн мандлын нөөцөөс ахуулаад бид нар зарим тохиолдолд тусгай хамгаалтанд аваагүй газар нутгууд бас байна. Эсвэл тусгай хамгаалтанд тооцдгүй газар нутгууд гэж байна. Тэгэхээр Монгол улс үндэсний сүлжээ гэж нэр томьёо анх удаа орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл улсын тусгай хамгаалтанд тусдаа, орон нутгийн тусгай хамгаалтанд тусдаа саяны буюу 10 сар ЮНЕСКОгоос ахуулаад тодорхой хэмжээний байгалийн нөөц бүхий үр ашиг өгөөж бүхий ирээдүйн үр хождог үлдээх газар нутаг тусдаа хэлбэрээр тооцогдож явж байсан бол энийг гурвангийн нэгтгэхэд үндэсний сүлжээ гэж утга агуулгыг оруулж ирээд тооцож цаашдаа ер нь бол тусгай хамгаалтын шин чанартайгаар авч явж байгаа харилцаа гэсэн. Бид нар жишээлх юм бол ЮНЕСКОгийн хүн башийн мандлын нөөцөд бүртгэгдсэн бүх газрын тусгай хамгаалтанд аваагүй байдаг те. Тэгэхээр энийг ер нь бол тусгай хамгаалалт гэж тооцохгүй. Гэхдээ үндэсний сүлжээнд нь тооцно гэсэн хэлбэрийг олон улсын жишгийн дагуу оруулж ирж байгаа гэсэн. За бидэндээ харьцаж одоо яг улсын тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн шинжилгээний хариуцлагын талаар богино тэрний ямарч одоо тодорхой мэдээлэл өгсөндөө баярлалаа. Ажлын амжилт. Баярлалаа. Би нэмээд ганцхан зүйл хэлэхэд хот суран газрын хязгаарлалтын бүс гэж байгаа. Өнөөгийн үүссэн байгаа Богдхан Дархан цаасд уулын бэлд байгаа. Одоо хаяад дэрлэн оршиж байгаа. Нэгэнд барилгачсан байгаа талбай 6800 орчим га талбайг бол бид нар хот суран газрын хязгаарлалтын бүс гэж тооцоод бүх менежмент эрхийг засагнаас шилжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл сургууль барих, цэцэрлэг барих, зам харилцаа, дэд бүтэцтэй бүх харилцааг бол засагнаас шилжүүлснээр асуудал бол бүрэн дөрвөн шийдвэрлэж байгаа гэсэн үг. За баярлалаа. За удаагчдын цаг үр мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Бид энэ удаад цаг үрдийн зочноор улсын хурлын гишүүн Батэрдэндээ ярилцаж одоо 32 жилийн дараа шинжилсэн хариулах хийгдэж байгаа улсын тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн талаар мэдээллийг хүргэлээ.